цагаан хоёрын төргий. За өнөөдрийн манай зочноор хэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал хүндэтгэн оролцож байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол хэл мэдээллийн хэрэгслийн үүрэг юу вэ? Олон нийт хэл мэдээллийн хэрэгслээр хүлээж авч байгаа мэдээлэлтэй итгэх хэрэгтэй, бүх мэдээлэлд итгэх хэрэгтэй юм уу гэдэг асуудал дээр илүү их удаач холбогдлоо гэж ярилцах байгаа. За хамгийн эхлээд асуултаа асууж тийм. Ер нь Монголд хэл мэдээллийн хэрэгслийн тоо миний анзаарч байгаа бол маш их байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл, телевиз, радио, сонин сэтгүүлч мэтчлэн уламжлалт бус мэдээллийн их сурвалжууд бол бүр их байна. Тэрс маа сошиал медиа хүмүүс дийлэнхтэй мэдээлэлүүд авч байна. Таныхаар ер нь энэ өнгөрсөн хугацаанд хэл мэдээллийн Монгол телевиз, радио байсан үетэй харьцуулаад ингээд бодоход хичнээн тоогоор яаж өсч өөрчлөлтүүд яаж явж байгаа болов? За тийм ялангуяа өдрийн мэнд сонсож байгаа хүмүүстэй өдрийн мэнд төргий хэл мэдээллийн хөгжил бол ерөөсөө нийгмийн хөгжлийн үе шаттай холбогдоод асар их өөрчлөгдөж ирсэн тийм хөгжиж ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ технологийн өөрчлөлт тэгээд энэ цахим хөгжлийн улмаас бол нэлээх асар их өөрчлөлтөд гарч байна тийм. За бид нарт яг мэрэгжлийн сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэдэг редакц ажиллаж тийм мэдээллийг олж авах боловсруулах тийм түгээх энэ бүх үе шатыг дамжуулж хэрэгжүүлж байгаа юм хэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна. За энд бол телевиз, радио, сонин, сэтгүүл гэл бидний уламжлалт хэл мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг тийм. За эдгээр маань технологийн нөлөөний улмаас хүртээмж нь бол хүнд хүргэх байдлаар маш олон талын аргуудыг хэрэгслүүдийг ашиглаж байна тийм. Энэ дотор нь сошиал медиа, фейсбүүкээр дамжуулж мэдээлэл түгээж байна. Тэндээс их сурвалжууд олж авч байна, хүмүүстэйгээ ярилцж байна тийм. Ажлын арга барил орчинд бол асар их өөрчлөлт гарсан тийм. За нөгөө хэрэглэгч талаас харахаар энд аль нь яг сэтгүүл зүйн үйлчилгээ юм бэ? Ер нь сэтгүүл зүй гэдэг чинь байгаа мó юу те? Магад сошиал медиа дээр бүгдээрээ ингээл Монгол хүчин 3 сая улаа гаргалж сошиал дээр амьдарч шин энэ ертөнцид те. Тэгэхээр энд явж байгаа бүх мэдээлэл чинь ер нь сэтгүүл зүйн мэдээлэл юм уу? Гэдэг асуулт хүртэл гарч ирж байна те. Тэгтэл энэ бол цаг хугацааны ирэхээр ялгарч эхэлж байна л да. Яалтчгүй нэг ихэнх үедээ бол яг ингээл цахим маш хүчтэй төрж орж ирж байсан үед сэтгүүл зүй баглж алга болж байна тий 5,000 дагагчтай хүн бол ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэе эдгээр гэдэг хүртэл юм гарсан тий өнөөдөр бол байдлаараа өөр байна л да ягаад гэвэл энэ чинь илүү сэтгүүл зүй өөрөө хоройлыг илүү бүр дотор гаргаж ирж шүү дээ тийм. Яг тэгэхээр мэдээлэл цахимд байгаа мэдээлэл зүгээр энэ мэдээлэл солилцож байгаа явдал бол хялбар бүтдэг, өнөртөггүй байдаг. Бид гурав ингэ ярьж байгаа энэ мэдээллийн солилцох үйл ажиллагаач гэсэн. Ингээл бид подкаст хийгээл цацчих чинь. Энэ нэст мэрэгжлийн нэг студиэс юугаар ялгаатай тийм. Тэгэхээр бид нар энэ үзэл бодлоо солилцох энэ байдал бол өөрөө хялбар юм, өнөртөггүй юм, хүмүүс хоорондоо яриад ямар л бол YouTube дээр тавиал түүчж байна. Харин сэтгүүл зүйн бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө цаг хугацаа ордог өртөгтэй бас амар биш юм аа. Яагаад гэвэл энэ чинь мэдээллийг зорилготойгоор ямар мэдээллийг хинт хүргэх гэдгээс эхлээд зорилготойгоор сонгодог, хайдаг, баталгаажуулж олон талын их сурвалжуудаас нэгтэлж шалгадаг тий. За тэгээ боловсруулдаг үг хэлээс нь эхлээд бүтцийг нь аваад л тий. За энэ бүх үе шат дамжлага явдаг учраас эндээс ч нөгөө нэг илүү үнцэнтэй найдвартай баталгаатай мэдээлэл үнэнд илүү нийцсэн мэдээлэл чинь энэ боловсруулалтын явцаас гарч ирдэг. Тийм учраас бид нар ингээд сошиал медиа дээр явж байгаа бүх мэдээллийг сэтгүүл зүй маань гэж юусэн огтой ойлгож болохгүй болчихлоо шүү дээ. За энэ цунами гэж зарим хүн нэрлэдэг. Энэ цунами донд чанартай юу чанаргүй юу аль нь яг сэтгүүл зүй шалгагдсан мэдээллийн аль нь үзэл бодол юм бэ? Тэ? Сэтгүүл зүй бол илүү баримтан дээр түшиглэж баримтыг хөөж тэ тандаж судалж
авдаг бол иргэд хооронд сошиал медиа дээр үзлэлтлэх болцдог тийм. Энэ одоо захин ертөнцийн бол нэг талаар бидний онцлодлоо солилцох энэ хэрэгчлөө бол маш ихээр дэмжиж өгсөн, давуу талд маш их боломжийг өгсөн тийм. Хажуугаар нь маш их хариуцлагыг нэгж байгаа тийм. Тэгэхээр бид нар ямар хариуцлага өгвөл энийг дагсан одоо биенийг бүтгэж харлуулах, муулах тийм. За тэгэл нэр төрд нь халдах, худал мэдээлэл тарах, худал мэдээлэлээс болоод хүн ер нь ямар ч одоо хохирол өөртөө өөр авах эрсдэл байж шээ. Сэтгүүл зүйн бол энэ хохирлоос иргэнийг хамгаалждаг. Сэтгүүл зүйн мэдээлэл бол тийм. Тэгэхээр нөгөө сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэл, нийгмийн хэвлэл мэдээлэл гэж багш нөгөө медиа гэдэг үг чинь хоёулаа ороод байгаа учраас тийм багш ингэж ялгаж ярихаас аргагүй болж байна тийм. За сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэл гэдэг бол үнэхээр яг энэ мэдээллийг нягтлж шалгаж ийж редактор гэдэг нь яагаад бэ? Ингэж шүүлтүүртэй гарч байгаа бол сошиал медиа дээр ингэж ямар ч шүүлтүүргүйгээр бид нар хүссэн юм аа ярьж байна тийм. Одоо энэ дээр асуумаар юм л да. Сая бид таас хэлэх шиг боллоо. Маш олон мэдээллүүд за одоо олон их сурвалжаар олон нийтэд хүрж байгаа. Яг хоо сошиал медиа Монголд одоо хүчээ авснаас хойш нэг 10 орчим жил болчихж байна уу тий. За энэ хугацаанд бол хүмүүс ингээд бас тодорхой хэмжээнд бас ялгаж хаалгаж эхэлж байгаа шиг. Одоо ихэнхдээ бол би хүмүүсээс ингээд судалгаа авахаар дийлэнхтэй бол би ихэнхдээ сошиал медиагаас мэдээлэл авлаа. За тэгвэл та хаанаас авсан мэдээлэлтэй илүү итгэдэг юм бэ гэдгийгүүд мэдээлэл их сурвалжтай. Илүү одоо их сурвалжтай үнэн бодтой мэдээлэл өгдөг сайтаас эсвэл яг одоо шууд лайваас яг цаад хүн нь ярьж байгааг сонсож байгаа учраас би итгэж байна. Эсвэл зөвхөн телевиз буюу одоо зарим телевизүүдийг бол төлбөртэй мэдээ бэлтгэдэг хэмжлэн харддаг. Иймэрхүү бас хандлагууд өөрчлөгдөж байна л да. Ер нь энэ чиглэлийн судалгаанууд хийгдсэн байдаг юм болов уу? Манай байгууллага болохоор яг хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн зах зээлийн эдгээр судалгаа бол хийдэггүй. Манай байгууллагын хувьд юу гэхээр яг энэ чанартай сэтгүүл зүйн одоо мэдээлэл гаргах тал дээр одоо дэмжлэг маш их дэмжиж ажилладаг. Чанарыг юугаар хэмждэг вэ гэвэл ёс зүйн кодоо мөрчиж байгаа хэсгээр л хэмжин тийм. Тухайн одоо нэг нийтлэгдсэн бүтээл эсвэл цацагдсан телевизийн одоо мэдээллийн хөтөлбөр дээр хэрэгцээ ёс зүйн алдаа гарчээ. Энэ бол одоо бусдыг төөрөгдүүлж байна. Эсвэл худал мэдээлэл байна тийм. Гэх мэтлийн ийм алдаа дутагдлыг олон нийт уншигч сонсогчд маань олж харах юм бол гомдол гарах зам нь бий болгосон тийм. Тэгэхээр бид нар яаж юм гэхээр сэтгүүл зүй үнэхээр чанартай байж ижил үн цэнтэй байна. Үн цэнтэй байж сэтгүүл зүй одоо өөрхөө гүйцэтгэх тийм. Энэ үн цэнийг алдахгүй байх зүйл юу гэвэл хэрэглэгчийн итгэлийг алдахгүй байна. Итгэл юун дээр алддаг вэ? Ёс зүйгүй байхлаар алдчихдаг тийм. Тэгэхээр буцаагаад иргэний хяналтыг сэтгүүл зүйд авчир тавих юм механизм зам нь хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллагаар дамжиж байна. Тэгвэл нөгөө иргэн маань тэр одоо ёс зүйн алдаа гаргаж эднийх үнэн бодиттой мэдээлэл түгээхгүй байна. Эсвэл магадгүй хэд одоо нэг талыг барьсан мэдээлэл хүргэж байна. Эсвэл хин нэг гүтгэж байна гэдгийг яаж ялгах юм бэ? Иргэний хувьд одоо хүн хэвлэл мэдээлэлч ерөөсөө хүний төв биш. Тэ хүний тухай гарна, гадаа гарал хүн оролцоогүй мэдээгч байхгүй шүү дээ. Тэр мэдээлэл дотор эрхэн зөрчигдсөн хүн шууд гомдлоо гаргадаг. Тэ за жишээлх юм бол энэ одоо нэг юунаас гарч ирсэн нэг телевизийн мэдээллийн хөтөлбөрт гомдол ирж байгаа. Одоо хотогчлтын газраас гомдол гарч байгаа. За тэр газар яасан гэхээр хотын захад бол ингээд телевизийн мэдээ хийгээ сурвалжлага бэлтгэхэд бэлдсэн ч зөндөө ингээ хог овоолгоостой байсан. Тэгээд сэтгүүлч тэр тухайн редакцор энэ хотогчлтын газар ажиллаа хийхгүй байна тийм. Хог нь ингээ овоолгоостой байж штэ гэдэг ороо одоо мэдээллийн хөтөлбөрөөр гаргахад хэний ирэх шиг хөндөгдөж байгаа юм. Тэр нөгөө ажилтны хотогчлтын газар чинь. Тэгэхээр тэд нар чинь одоо үгүй штэ те бид нар ажиллаа хийж байгаа штэ. Яагаад манайхыг одоо ингээд орон даяар ингээд бидний нэр хүнд талцж байгаа юм. Ингээл тэд нар эрхэн зөрчигдөд байгаа зү те. Тэгэхээр чин тэр хүн чинь гомдлоо гаргах маар болно те. Гаргана. За өмнө нь хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллага
би болоог байхад хаашаа гаргадаг байсан. Шүүх рүү гаргана. Тэ? Зөрчлийн хоол гарсан цагтаад гаргана. Тэгээ хяналт гэсэн энэ зөрчил байна. Энэ эсвэл гэмт хэрэг байна те. Намайг миний нэр төр талтчлаа те. Манайхыг одоо ингэ худлаагаар мэдээлчлээ гэд. За энэ чин дандаа ингээд шүүхээр яваад те. Ингээд чин нөгөө хэвлэл хвчлийн асуудал чинь бас гарч ирнэ те. Энд чин үзэл бодлоо илэрхийлсэн шүү дээ. Би яагаад шүмжилж болохгүй гэж те. Гэлэн те. За ийм учраас яг нөгөө сэтгүүл зүүн одоо үйл ажиллагаа явуулдаг энэ редакцууд хаягдж байгаа гомдлыг бол одоо хэвлэл мэдээллийн зөвлөлд гаргадаг байх нь салбар дотроо нөгөө болохгүй бүтэхгүй байгааг нь хэлцүүлээд зөв ажиллаж уу, мэргэжлийн ажлаа хийж үү үгүй юу гэдгийг дүгнэлт гаргадаг байхгүй. За тэгээд тэр одоо жишээ болохоор орж ирээд нөгөө төгсөлтийн газар болохоор үгүй бид нар өстө 7 хоногт нэг болгон байнга авдаг тий худлаа ирж гэн манайхыг бүтгэлээ гэдэг гомдлоор орж чинь. За тэгээд редакц болохоор бид нар яг ингээ газар дээрээс нь сурвалжилсан. Тэгэхэд яг л ийм хог байсан нөгөө дүрсэн гарцсан тий. За ингээ сургуулийн төвшин байсан юм уу гэдэг асуулт нь тийм дээрээс нь бас тийм нөгөө манайхаас яагаад асуугаагүй тий. Манайхыг буруутгаж байгаа бол тайлбар. За тэгээд хороо 900 хороо буюу одоо тэр чин хэвлэл мэдээллийн одоо экспертүүдийн төлөөлөл суугаа хэлцэж байгаа зүйл шүү дээ. За 900 хороо юу гэж үзсэн гэхээр мэдээ бол тухайн цаг үеийн үйл явдлыг харуулдаг тийм. Энэ баримт байна уу байд хог авал бас тэрийг хизээч эфирт ингээд зохиож хогийг оолж тийм. Хог байсан уу байсан. Тэр нь 7 хоногтой нэг үү тийм одоо яасан юм ямар ч байсан хог нь нэлээд овоол бас ийм хогны тухайн өдрийг сурвалжлагыг хийжээ. Тэгээд яагаад тэгвэл тэр хот төгчлөлтийн газраас тайлбар аваагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тухайн үед болохоор энэ бол бүр ноцтой зүйл буруутгаж байгаа зүйл биш. 90 сурвалжилсан том нэвтрүүлэг биш тийм. Үйл явдлын мэдээний үеэр хотын захын гэр хорооллын байдлуудыг сурвалжлаад ийм учраас мэдээ болгон дээр очиод тийм нөгөө би таныг мэдээлэх гэсэн юм танаа энд яагаад ч юм бэ тий гэдэг тийм боломж цаг бол бас хязгаарлагдвал тэр болгоныг бас тавихад одоо үйл явдлын мэдээнд бол тийм зайлшгүй байх хэрэгтэй зүйл биш ээ гэж үзээд одоо шийдэх жишээ нэг тий редакц бол ажиллаа хийжээ гэдэг. Тэгсэн чиний үеийнхэн өөр нь ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдгийг Алиндаа илүүтгий саяын хийсэн шиг одоо их сурвалжтай нүү үгүй үүдэг дээр нь ач холбогдол өгдөг юм болоо чи үү? Хэвлэл мэдээллийн хэрэгслээс төлхөө сошиал медиа бололоо юмд эцэг гэхээс илүү хүүхдийг хүмүүжүүлэх юм агент болсон юм шиг. Жишээлбэл YouTube тийм ямар ч багшаас илүү англи заадаг болчихдог ч юм уу. Эсвэл тэр хүүхд одоо ямар үзэлтэй хүн болоход ингээд тэр сошиал медиа аягүй их нөлөөлж идэг. Утсан Google-тэй контентууд. Тэнгүүт яг үүндээ энэ контент гэдэг нь ингээд уг нь бол агуулга нэг тийм санаа хүрэхийг хичээж идэг. Гэхдээ яг үүндээ бол Жан Бодрияр гэдэг социологч бол энийг бүр аягүй шүмжилсэн. Яагаад гэвэл улмал их мэдээлэл гарч ирээд улмал бага утгатай ийм ертөнцид бид амьдрах боллоо гэж шүмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл гэдэг энэ нэг институт өөрийг гүйцэтгэж чадахгүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг буруу хүмүүжүүлэхээс гадна тэрийг хэн удирддаг вэ? Цаана тэр хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ гэдгээс шалтгаалаад нөгөө нэг тэр хүмүүсийг зүгээр нэг үзэл сандлын хэрэгсэл болгоод байна гэсэн тийм бүр тийм нийгмийн агуулгатай шүүмжилж байгаа юм. Одоо хэвлэл мэдээллийн социолог талаас. Тэнгүүд яг энийг бол ингээд өнгөцгөн харахад ингээд хин ч мэдэхгүй ойлгохгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн одоо бүр экспертүүд өөрсдөө сайн энэ нийгмийн үүргийг илүү хадж авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэ дээрээс та юу гэж бодож байна? Хэвлэл мэдээлэл медиа гэдэг дотор маш олон зүйлүүд байна. Тэ сэтгүүл зүй хэмжээ, за дээр нь одоо подкаст, сошиал бүгд медиач амар өргөн бүр кино, entertainment нэвтрүүлгүүд бүгд орж байна тэ. Энэ дотор миний одоо өнцөг ярьж байгаа зүйл бол сэтгүүл зүй гэдэг талыг яриад байна тэ. За сэтгүүл зүй өөргөө гүйцэтгэж гэнэ үгүй юу гэдэг асуулт тийм. За яг өнөөдөр одоо YouTube-с бид нар хүүхдүүд хүмүүжиж гэнэ. Эндээс англи хэлээ сурж гэнэ. Эндээс одоо үе тэнгийнх эсвэл одоо маш сайн туршлагуудыг сурж гэнэ. Энэ бол
байх ёстой зүйл те. Өмнө бид нар YouTube байдгүй хахад тэр чинь одоо телевизийн нэг нөгөө entertainment нэг сувгаас нь ч юм уу те. Эсвэл нэг одоо хүүхдэд зориулсан нэвтрүүлгээс л харах боломж байлаа шүү дээ те. Энэ бол өөрөө өргөн хүрээнд болсон маш сайн талаа. Сэтгүүл зүйн үүрэг дээр тулаад ирэхлээр мэдээлэл, танин мэдүүлэх те за соён гэгэрүүлэх гэж яриад байдаг. Түүнээс гадна хотож банкрын үүрэг гэж маш чухал үүрэг байгаа. Хотож банкрын үүрэг үүсдэг. Одоо бол яг энэ сэтгүүл зүйн одоо хийж чадахгүй зүйлүүдийг энэ сошиал медианууд ингээ хийж байгаа танин мэдүүлэх, соён гэгэрүүлэх ажлыг ч одоо би хийж шүү дээ те. Тэгэхээр бид нар сэтгүүлч нараа бол илүү тэр нөгөө хяналт тавих үүрэг дээр илүү анхаарах шаардлагатай болж байна тийм. Яг тэгэхээр одоо нэг талаас ардчлалд нөгөө хотож банкрууд хэрэгтэй тийм. Ардчлал одоо байхын тулд эрх мэдлийн тэнцвэр баланс байна уу? Эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс маань хэр шудраг байгаа юм тийм. Хаана одоо нөгөө төсвийн хуралд чинь төсвийн мөнгөч үргэлжлэхдээ зарцуулагдаад байгаа юм уу юу? Энийг хэн хэлж өгөх юм тийм. Бид нар бүгдээрээ сошиал медиагаар сайхан мэдээлэлүүд аваад суучдаг тийм. Гэхдээ нийгмийн энэ болохгүй шудраг ус байгаа зүйлийг илчлэх, мөн дагдуулж байгаа одоо болохгүй зүйлүүдийг олонний анхаарал гаргаж ирэх. Энэ үргэлж сэтгүүл зүйн үүрэг байхгүй. Ил тод байдлыг дэмжих. Ил тод байлгах. За энэ бол бас нэг чухал үүрэг болчихж байна тийм. Нийгмийн бүхий л одоо талбарт байгаа мэдээлэл ялангуяа төрийн байгууллагуудад байж байгаа мэдээлэл ил тод байх тийм. Энэ тал дээр сэтгүүл зүйн шахалтыг одоо хийх шаардлагатай. За дээр нь байнгын нөгөө хотч банкныхаа үргийг гүйцэтгэх шаардлагатай тийм. Тэгэхээр энэ цаг үеийн ирэхээр бол энэ одоо үүргүүд нь илүү тод гарч ирж байна гэсэн. За тэгэхээр чин нөгөө хин эзэмшиж байгаагаас хамаарат хэвлэл мэдээлэл одоо үзэл сурталчийн үүрэг гүйцэтгэж байна гэж. За нэг талаар тэгж дүгнж болно тийм дүгнэлт хийх зарим факторууд бас байгаа тийм. Яг тэгэхээр хэвлэл мэдээлэл чи өөрөө бас нэг талаар бизнесийн үйл ажиллагаа дандаа хөвчлэн хувийн аж ахуйн үйл ажиллагаа болдог тийм. Улс орон болгонд олон нийтийн радио телевиз гэж нэг радио телевизээ хуульчлаа, хуулийн дагуу байгуулаад тэрэг төсвөөс санхүүжүүлнэ. Нийтийн эрх гишгэн төлөө тийм. Бүх тэнд бол бүх талын одоо төсвөөс санхүүж, татвараас санхүүжилтийн үгүй. Та нар нийгэмд байгаа бүх талын одоо бүлгүүд малчин, эмэгтэйчүүд, хүчлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, залуучууд энэ болгоныг та нар ялгахгүйгээр бүх төрлийн контентыг хийж хүргэх үүрэгтэй. Нөгөө нийгмийн классыг л алдах байхыг зорж шээ. Бусад баргалж одоо 400 500 гад хэвлэл мэдээллийг хэрэгсэлэхэд бусад одоо 500 та байх 499 хувийг шүү дээ. Хувийн аж ахуй байхгүй. За тэр хувийн аж ахуй чинь яаж явдаг юм? Би яг л бусад бизнесийн компаниудад адилхан хөрөнгө оруулалт шаардлагатай шүү дээ. Медиа бизнес гэж, контентын бизнес гэж бас нэрлэдэг юм те. За тийм учраас хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Харин тэр хөрөнгө оруулалт нь онцгой бизнесийн хувьд ил тод байх, хэн эзэмшиж байгаа, хэн хөрөнгө оруулсан тодорхой байх те. За дээр нь нөгөө хөрөнгө оруулагч болоод редакцийн одоо яг тэр редакцийн хэсэг гэж яг мэдээний хэсэг тийм. Одоо жишээлбэл нэг телевиз гэлэгч чинь 24 цагийн эфир, за 12 цаг ч байна. Эфирийг дүүрэхийн тулд олон төрлийн контентод тавьж байгаа шүү дээ. Киногоо тавиал, цэнгийн нэвтрүүлгээ, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, залуучуудын шоу хийгээл тэгж гал мэдээллийн хөтөлбөр гэдэг бодлогын хүнсэн байхгүй. Тэр мэдээллийн хөтөлбөр дээр л баланс одоо нөгөө хараацс байдал алдахгүй байх чинь тухайн одоо телевизийн үнцэн оршиж шүү дээ. За нэг хөрөнгө оруулагч тус телевизийг эзэмшдэг байлаа гэд энэ мэдээллийн хөтөлбөр дээр ямар ч нөлөө үзүүлэхгүй ажиллаж байгаа бол тэр одоо ил тод шударгал ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Харин тэр мэдээллийн хөтөлбөр дээр орж ирж нөлөөлдөг те одоо хэний дуу хоолой гаргах, хэнийхийг гаргахгүй гэдэг те сэтгүүлчийн бариад ирсэн нөгөө ерэн сурвалжлаад ирсэн нэвтрүүлгийг нь гаргахгүй хянаад байдаг бол юм чинь одоо нөгөө эзний нөлөө орж ийн гэж үздэг те. За тэгэхээр чи эн чинь өөрөө тэр хэсэг дээр одоо редакцийн хараацс байдлын гэрээ гэж бас байгуулдаг те. Хөрөнгө оруулагч болоод редактор хүн сэтгүүл зүйн асуудлаа хариуцж байна. Нөгөө хөрөнгө оруулагч тал бол маркетинг асуудлын тусдаа шүү дээ тэр тий. Тэгэхээр яг тэр мэдээллийн хөтөлбөрийг яагаад ч чухалчилж үзэж гэнэ үү гэхэл эн чинь өөрөө нөгөө
олон нийтийн нэг үзэл бодол бүрэлдэх те хөгжихт нөлөөлөхөц одоо чухал мэдээллүүдийг өгч штэ тийм чинь нөгөө боловсруулж аль сэдвийг яаж сонгоо гаргах вэ гэдэг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт болоод эзэмшлийн асуудал чинь өөрөө бас янз бүр. Монголд бол судалгаа хийхэд 2016 оны судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн 80 гаруй хувь нь бол улс төрч болоод одоо бизнесийн улс төрт хамааралтай бизнесийн одоо бүлгэлүүдэд эзэмшиж байна гэдэг бол одоо тоогоо дүн гарсан. Гэхдээ өнөөдөр байдлыг харахад өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулалт байхгүй болчихно гэж үзэж. Одоо уул уурхай хөрөнгө оруулалт боллоо. Тэр бизнесийн эдийн засаг хямарж байгаатай адилхан хэвлэл мэдээллийн орчин ч гэсэн хямарчлаа. Тэр бизнес одоо хийж байгаа хүн хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулах уу? Газар тариаланд оруулах уу? Уул уурхайд оруулах сонголтоо хийж. Хамгийн ашигтай нь уул уурхай л шүү дээ гэдэг тийм. За тийм учраас нөгөө энэ хөрөнгө оруулалтгүй болохоор энэ медиа хэвлэл мэдээллийн байгууллагууд чинь хэрхэн аж төрж амьдрах юм бэ? Тэ? Тэнд одоо ажиллаж байгаа 5-10 хүн яаж цалинжих юм бэ? Тэ? Өнөөдөр Монголд яг контентын бизнес тийм өндөр хөгжөөгүй тэ? Хэрэглэгч нь ингэж худалдан авч төлбөр төлж контент авдаг юм соёл байхгүй тэ? Тэгэхээр бид нар нөгөө за тэгвэл сэтгүүл зүүн энэ баахан сайтууд баахан сонин байна ер нь хинт хэрэгтэй юм те бид нарт ер нь хөрөнгө оруулалт шаардлагагүй те бид нар дураараа нэг хэдэн хүн портал ажиллаа хийж байгаа юм байгаа. Тэгэл давхурцгаа тэгээ давхар болчихвол ямар юм чинь одоо яг ер нь капитализмын муу тал шууд энэ хэвлэл мэдээлэлд гарч ирж байгаа гэж одоо Ном Чомски гэдэг сарч үзээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл түүнийхээ хэлж байгаагаар хин хэвлэл мэдээллийг өдөртөн тэр олон нийтийн санаа бодлыг шууд өдөртөн. Тийм учраас Америкийн Америк улсаач Америкийн баячууд хэдэн мянган хэдэн тэрбум долларыг хэвлэл мэдээлэлд ингээд зарцуулж байдаг. Тэгээ ингээд бүх одоо том мэдээ тест тэргүй ингээд хуваагдсан шүү дээ. Fox ингээд тэгээ энэ бүгд одоо өөрөө нэг магадгүй улс төрийн нэг үзэл сонстол ингэж хамгаалсан мэдээ үргэлж гаргаж байдаг ч юм уу. Хятадын мэдээ, Америкийн мэдээ гэдэг. Тэнгүүд өөрөөр хэлбэл ингээд капитализм бол одоо төрийн оролцоо айлуулах бага. Тэгээд ингээд юм ингээд зам хэлсараа хөгжиж байна гэж яддаг. Гэтэл яг үүндээ цаана ингээд мөнгөтэй хүмүүстэй нийлүү давуу тал болж идэг. Тэгвэл энэ байдлаар ингээд зөвтгөөд иж явах шалтгаан болох юм уу гэж. Ийм асуулт. Эрх мэдлийг одоо хэрэгжүүлэхэд хамгийн гол одоо гарт барих зэвсэг бол хэвлэл мэдээлэл байсаар ирсэн тийм байсаар ирсэн. Гэхдээ хэвлэл мэдээлэл бас бүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байсаар ирсэн бол өнөөдөр сүндсэн байгаа тийм сүндсэн байгаа тийм тодорхой хэмжээнд энэ нийгмийн өмнө хөдлөсөн үүрэг юм сэтгүүл зүй биелүүлсээр ирсэн тийм харин одоо ингэж хэлдэг шүү дээ бид нар энэ олон сэтгүүл зүйн байгууллагууд хэрэггүй гэж үзэх юм бол устгах одоо ингээд хэрэггүй гिचх юм бол бидний тэр за ашигын за ганцхан олон нийтийн яриад байдаг сэтгүүлтэй ашигын бос юм гэж нөгөө бид нар өмнөх нийгэм рүү шилжиж байна. Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрэггүй гэдэг одоо бид нар үзлээ сошиал медиад амьдрыг гэвэл бид нарт нөгөө миний түрүүний хэлсэнтэй хотч банкны үүргийг нь төлхийг гүйцэтгэх юм. Тэ? Энэ үүргээ бид нар ингээд нөгөө нэг зүйл дээр нь хитрхи их төвлөрөөд харчих юм бол эн чинь том зургаар буруу юм шиг харагдана. Тийм учраас эн чинь олон янзын үүргүүд байгаа. Үүргийнхээ хувьд биелүүлсээр ирсэн тий. Биелүүлчих яваа. Би өнөөдрийн Монголын хэвлэл мэдээллийг ч гэсэн бас тэгж хардаг. За өнөөдөр одоо яг ингээд нэг одоо бүх орлогын за төр юунд өмгөөлж байгаа юм баг нөгөө өсөсөг хөрөнгө оруулалт багасчлаа шүү дээ. Байхгүй болсон өнөөдрийнх нь гол их үсвэр юу юм бэ? Харин наадхан дээр чи яг нэг асуумаар байна. Багш орлогын гол өсвөр төр болцсон байна уучлаарай тий. Болж байгаа байхгүй. Яаж юм гэхээр одоо энэ хот тэгэл одоо нийслэл юу гэдгийг бүгд олон хэвлэл мэдээлэлтэй харилцах гэдэг бахан төсөв тавьдаг. Тэрэн дээр нь хэвлэл мэдээллийн байгууллагууд очиж гэрээ хийж одоо санхүүжилтэд залгаж амьдарч байна.
Энэ бараг чинь буцаад муугаар бараг хаасан бүр гэх доош тий. Бараг дор болчихгооц тий. Тэгээд тэгэхээр одоо ялангуяа цаг тахлын улмаас бид нар дэлхийн нийтээрээ юу руу анхаарч байна вэ? Энэ одоо олон нийтийн төлөө үйлчлдэг тий. Нийгэмд ийм хотч банкны үүрэг сигналыг өгч яддаг тий. Ийм хэвлэл мэдээллийн институтуудыг оршин тогтноход нь зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болж байна тийм. Өмнө ганцхан олон нийтийн яриад телевизээр л байхад болдог гэж үзчихсэн мөлий. Өнөөдөр одоо жижиг энэ усад байдаг нэг жижиг сонирхч чинь тэндээ өргөө гүцдэг шүү дээ тийм. Мэдээлэлээр хангаад байна шүү дээ тийм. Тэр урсын сонинг яаж амьд байх вэ гэдэг чи өөрөө бодлого асуудал болчиход байна тийм. Тэгэхэнгүүт за дээр нь одоо яг энэ хэвлэл мэдээллийн зөвлөл эднэр гэдэг шиг энэ одоо институтуудыг бас хэрхэн яаж урт хугацаанд оршин тогтноох юм гэдэг. Энэ нөгөө нэг ардчлал чухал нөлөөтэй чөлөөт хэвлэлийг дэмждэг институтуудыг хэрхэн яаж урт хугацаанд нь доктортой байх вэ гэдэг амьд үлдэх нөгөө асуудал ч одоо тулгамдсан асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ дээр бид нар бас юунууд харж ирсэн. Одоо хэвлэлийн эрхчлөөний индексээр бид нар сая 22 оны байдлаар 20 байр гарсан. Олон улсын одоо индекс олон улсын хэвлэлийн нөгөө олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас хэлхий цааргүй олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас гардаг. За яг тийм эхнийх нэгдэх нь энэ эдийн засгийн байдлаар улс төрчид нөгөө шууд одоо улс төрчид эзэмшиж хөрөнгө оруулахаас илүүтэйгээр эдийн засгийн аргаар нь тийм одоо хэвлэлийн эрхчлөө шууд нөлөө үзүүлж байна тий. Мөнгөгүй хүмүүс чинь хамгийн түрүүнд амьд үлдэх шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо төрн шууд мөнгөөр барьцаалдаг юм уу тий. Одоо энэ манад нөгөө сурчлагаар мэдээлэл сурчлагын хүрээнд энэ мэдээллийг танаа сайтууд, танаа сонинууд гарга тий. Мөнгөний авцсан хүмүүс чинь нөгөө нэг хотч банкны үүрэг нь гаргаж болохгүй гэснийг нь бол гаргахгүй гэсэн үг шүү дээ тий. За тийм мэдэхгүй одоо. Тэгэхээр ямар ч байсан хин нөгөө хөгжим мөнгөө төлн тэр нь хөгжмөө захиалах гэдэг чинь энэ айгуу чухал нөлөө шалгуур үзүүлэлт. Хоёрт нь болохоор энэ чөлөөт одоо шүүмжлэл илэрхийлэх чи өөрсдөө их чөлөө шүү дээ тий. Сэтгүүлчд энийг хамгийн одоо түрүүнд хэрэгжүүлж идэг хүмүүс. Болохгүй юмны хажуугаар нөгөө дутагдлын хажуугаар дуугаа өнгөрдгөө хүмүүс чинь сэтгүүлчд шүү дээ. Тэр хүмүүс шүүмжлэхээ болох юм бол энэ өөрөө нэг марчлалчин биш болно тий. Тэгэхээр энэ шүүмжлэхгүй байх шүүмжлэх юм бол тэвнээсээ улбалсан одоо хязгаарлалтууд орж байна тий. За эренгийн хууль, иргэний хууль, зөрчлийн хууль, цар тахлын хууль, за цар тахлын хамгийн сүүлд гарсан нөгөө шинэ хууль дээр чинь чи үнэн бодит мэдээллийг түгээх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага. Дээр нь баталгаатай найдвартай их сурвалжийг ашиглаж шүү. Нөгөө сэтгүүл зүүн, ёс зүйн хүрээнд хүлээдэг үүргүүдийн хуулийн дээр бичиж чинь манах тий. За ингэхээр чи нөгөө сэтгүүлч чинь за төв би энэ худлаа үний юм хааж худал мэдээлэл хараасан тийм айц ч өөрийн цензурыг үсгдэг. Шууд нөгөө редакц дуурхаа болно, сэтгүүлч дуурхаа болно гэдэг энэ хоёр зүйл тий. Угаасаа маш маань эмзэг цэг. Манайх ерөнхийдөө багж 180 орноос 110 мар чагсаж шин. Тэгэхээр тийм бидний хувьд одоо өнөөдөр нөгөө улс төрчтөн нөлөөлөөд нэг гарт төвлөрөл нь яваад одоо бүгдийн тий нөгөө оюун санааны том өөрчлөлт эргэлтийг хийх гээд байна гэдгээс илүү эхлээд амьд үлдэх асуудал нь болчиход байгаа байхгүй. Манай нөхцөл бол тий. Төвлөрлийн талаар бол мэдээж энэ сэргийлсэн хууль эрх зүйн зохицуулж шаардлагатай байдаг. Энээс ер нь улс орнууд болгоомжлолтой тий. Хэд их одоо нөлөө бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн нөлөө бүхий сургуудыг хувьдаа эзэмшснээр болоод одоо нийгэмд шууд улс төрийн одоо эрх мэдэл хэрэгжүүлэх боломж нь бол нээлттэй байдаг учраас хуулиар нь хязгаарладаг. Тэр нөгөө юуны төвлөрлийг сааруулах хууль, монополи эсрэг хууль эднэр гээд нэг этгээд одоо нэг одоо хүн этгээд болохоор телевиз эзэмсэж байгаа бол сонин эзэмшгээг харгалдаг тийм. Радио манайч одоо бүр медиатай яваас тийм манайч яг сонин сэтгүүл радио
Бүр 3 4 төрлийн телевиз. Манай зөвхөн хоригдлолт нь хязгаарлалт нь байхгүй учраас дураараа гаргаж чинь. Гэхдээ манайх чинь бас нэг давуу тал нь бидний олон байгаа гэдэг давуу тал. Олон байгаа учраас өнөөдөр чи тэгээ одоо нэг компани тухай шүүмжлэхгүй та хоёрын хүн гэрээтэй байлаа гэхэд тэгээд байгаа ш. Нөгөө 300 хэдэн тэ гараад ирэх юм. Бидний бас нэг давуу тал бол өнөөдөр амьдрахад хэцүү байгаа ч гэсэн олон ургалж байдал нь байгаа илүү байгаа байхгүй юу? Тэр нь бас бидний давуу тал болж байгаа. Бид хэд нөгөө хүний эрхийн нэг судалгаа хийж ирсэн юм аа. Тэгээ хүний эрхийн судалгаан дээр болохоор төрийн ямар институт хүний эрхийг хамгийн их зөрчдөг вэ гэсэн чинь шүүх гэсэн байхгүй юу? За тэгвэл та шүүхтэй холбогдсон уу гэсэн чинь тэр чинь судалгаанд оролцогчдын 10 орчим хувь нь л ямар нэгэн байдлаар одоо шүүх цагдаагийн байдалд цагдаа холбогдчихсэн. Тэгээ тэр 10% маань 4/1 нь л шүүхэд яг очиж хэрэгээ шийдвэрлэх гэж холбогдчихсан байхгүй. Гэсэн чинь нийт судалгаанд оролцогчдын маань бараг 60-70% шүүх одоо ирээдүйн эрхийг хамгийн их зөрчдөг. Тэгэд яагаад ингэж дүгнч вэ гэж бид хэд сонь санагдаад тэгээд нөгөө корреляцентрик шинжилгээ хийгээд үзсэн чинь авж байгаа хэл мэдээллийн хэрэгслээс авж байгаа мэдээлэлтэй тулгуурлаж шууд тийм дүгнэлтэнд хүрсэн байхгүй юу? Тэгэхээр энэ дээр болохоор юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр түрүү таны хэлсэн нийгэм зүгээр ийм ойлголт төрүүлье л гэж бодчих юм бол мөнгөтэй нийгэм тэгвэл хэл мэдээллийн хэрэгслүүдэд захиалал яг тэр өнцгөөсөө нүдэл авах юм бол тийм байна гэж хэлчихэж. Тийм боломж би боломж бол медиа өөрөө ямар хүчтэй хэрэгсэл гэдгийг бол бид нар бүгдээрээ мэдчихэж байна тийм. Ийм боломж байдаг учраас түл зүд чинь өөрийн одоо тоглоомын дүрм гэж байна шүү дээ тийм. Тэр тоглоомын дүрмж сэтгүүл зүүн үйл ажиллагаа хийж бол чи юу хийж болохгүй зааж өгсөн 900 код гэж байж тээ. Кодын одоо иргэнийх нь хяналтанд ороо авчиж чинь тээ. Кодоо зөрчих юм бол иргэн та энэ уншигч та тээ хэрэглэгчийн хувьд одоо гомдлоо гаргах гэдэг энэ механизм ажиллаад байна да тээ. Одоо энэ тэгэхээр чинь л яг одоо энэ бүхэн боломжтой учраас эдгээрийг аль болох нөгөө сааруулах, дамжрахгүй байхын тулд тодорхой одоо хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэсэн энэ одоо институт чинь хүртэл эрэлт хэрэгцээнд гарч ирээд байна шүү дээ. Хамгийн эмзэг цэг нь ерөөсөн ёс зүйн байхгүй, мэрэгжлийн ёс зүйн байхгүй. Шүүгчийн хувьд ёс зүйн зөрчих ямар ч гэтрүү тий. Сэтгүүлчийн хувьд ёс зүйн зөрчих ямар ч гэтрүү тийм л байхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө яг за 500 орчим медиа одоо ингээл нийгмийн систем талаас нь харах ч гэсэн олон янзын хэсгүүдээс бүрдэж байгаатай адилхан хэвлэл мэдээллийн систем ч гэсэн олон тоглогчтой олон одоо бүлэг классруудтай тий. За тэд нар ч төгжлийн явцад мэдээж нэгдэж нэгтрэн нийлэн худалдаж авах нь ч хөгжил шүү дээ. Хэсэг нөгөө нийгмийн сүлжээний онлогч гэсэн тэгэл биеинд татагдаал ингээл хэсэг бүлэг үүсэл тэгэл тэгжсэн нь бахан бүлэг болж ажиллаж ирсэн нь хэсэг хугацааны дараа тэр чинь сонирхлын татхаа боллоо тий. Тэгэл затрал нөгөө нэгдэл явсан бол затрал явдаг тий. Яг л энэ хэвлэл мэдээлэл явчлаа. Одоо нэгдэх нягтрах тий. Одоо масс медиа групп гэлдэг чинь нэг телевиз байснаа л одоо сайтаа худалдаж аваад тий. Сайт үүсгээл нэг сонин сэтгүүл аваад ч юм уу тий. Нэгдлүүд чинь ингээ явж байна. За эдгээр ингээд нэг талаас харуул хэд төвлөрөл нь сөрөг талтай бас давуу талтай. Давуу тал бас байна тий. За илүү тэр нөгөө системийн хувьд эн чинь тогтворж бэхжих тал бас нөлөө байна шүү дээ. Амьд байх орчин тогтмол тал. За сөрөг тал нь гэвэл одоо түрүүний бидний ярьж байгаа аюулууд том аюулууд бас нийгэмд өчтөн сөргөөр нөлөөлөх одоо нийгмийн шүүгч нарыг жоохон нэр хүндийн муухайлах гэтэл тэрийг хийх одоо тийм юунууд их боломж нь байгаад байна. Тэгэхдээ энэ бүгд итэг одоо нөгөө затрахгүй байх тий хэвийн ингээд нөгөө үйл ажиллагаа явуулаа ямар ч бас нийгэмд өөрхөө гүйцэтгэх хэрэгтэй. Бүр затраад унчих юм чинь үн чинь өмнө санах болно зү ямар ч одоо хөл толгойг юм тий. Тэгэхээр энэ үн цэнээ алдахгүй одоо нурж унахгүй байхын гол зүйл бол эднэрийн хувьд одоо үн зүйл нь гэх юм уу ёс зүйн байхгүй ёс зүйн байх бизнесийн хувьд ч гэсэн үнэтэй зүйл тий. Тэгэхээр тэр одоо
ёс зүй дээр нь тулгуурлаж бид нар энэ одоо тэр том группүүд байна уу, жижиг одоо энэ медианууд байна уу, бүгдд нь та нар нөгөө ёс зүйн кодо барьж ажиллавал эн чинь нөгөө иргэдийн итгэл бол та нар байна. Итгэл байгаа цаг та нар бол оршин тогтно гэдэг юм ярьж байна. Хүмүүс нөгөө иргэд одоо тухайн хэв мэдээллийн хэрэгслийг энэ бол ёс зүйтэй, энэ бол зөв мэдээ, яг үнэн бодиттой мэдээлэл хүргэдэг гэдгийг яаж мэдэх юм бэ? Энэ олон мэдээлэл ирэх, энэ олон мэдээлэл яаж одоо бол ингэж бид нарт хохирогч болсон хүмүүс нөгөө өөрт нь шууд мэдрэгдсэн хүмүүс одоо гомдлоо өгöd бид нар ч ялгаж салгаад байна тийм. Бид нар нэг 16 хэв мэдээллийн зөвлөлийг байгуулсны дараа Европын хэвлэлийн зөвлөлүүдийн хэрхэн ажилладаг талаар туршлага судлахаар явсан. Тэгээ Германы хэвлэлийн зөвлөлийг хуралтанд бид нар ажиглагчаар манай 15, 12 гишүүн суусан байхгүй. Тэгээд тэгэхэд тэднийд нэг өдрийнх нь хурал бүтэн өдөр болоход 100 гомдол хэлсэн. Тэрний хороо жилдээ 1000 гомдол хэлцдэг гэжсэн. Манай статистикт бол бид нар жилдээ 100 хүлээж авч байна тийм. За яг хүн ам олон энийг тэрэ гэж болно. Тэгээ бид нар хамгийн гол анхаарал татсан зүйл болохоор үгүй нөгөө барууны хэвлэлүүд чинь одоо тийм удаан хугацааны одоо соёлын нөлөөгөөртэй лүүх нөгөө сэтгүүл зүй чанартай сэтгүүл зүйн үйл ажиллагаа чинь хүн одоо хүний эрхийг дэглэсэн чанартай сэтгүүл зүй чинь энд байдгүй юм уу те та нар руу яагаад энэ гомдол ирж байгаа гомдлыг чинь тоо гаргалаар чинь та нар ч өстой баглж нөгөө шар хэвлэлийн үеэс ч тор юм биш үү гэж тэгэхэд мань хүмүүс гэжсэн баг манай иргэд чинь юм иргэд чи ерөөсөн зүгээр мэдээдээ гэсэн үг шүү дээ. Иргэд тийм. Иргэдийн соёл ах нөгөө гомдол гаргадаг соёл нөгөө чанарыг алдахгүй, чанартай бүтээгдэхүүн авахын төлөө иргэн чанаргүй зүйлдээ байн гомдол гаргадаг. Тэр соёл манай одоо чанаргүй гэдэг яаж мэдээд байна? За одоо жишээлбэл талах тариагаар бол бид нар мэдхэд амар тий. Юун дээр бол одоо жишээлбэл амархан одоо ялгагдах юмнууд яг тэгвэл таксинд сууж байгаа хүмүүс ингээд бухимдаад байдаг. Эсвэл бүрөөсөн нөгөө нэг хэвлэг мэдэхгүй хүмүүс л байсан. Таксин жолооч хүртэл мосаа сэтгүүлчихсэн та дандаа шар амжиж, тэн тодлаа амжиж ингэсэн тий. Тэд нар ч мэдээлэл шүү дээ. Мэдээлэл шимжлэх байгаа зү тий. За жишээлбэл хүүхдийн одоо хүүхдэд энэ контент бол маш сөрөг нөлөөтэй юм а гэдгийг бол чи одоо жирийн уншиж байгаа мэдэн тий. За энэ нэг ялангуяа мэдэн дээр илүү ач бодлого байгаа байхгүй. Тэр мэдээг үнэн гэдгийг яаж бийдэх юм бэ? Мэдээлэл өгөх бүр яг тэр аргаар л саад. Одоо тэгэхээр чи нөгөө зөвхөн мэдэн тэр болгон дээр хүмүүс чи одоо жишээлбэл мэдээллийн хохирогч болсон хүмүүс л илүү одоо юу гэн гомдлоо гаргаад байна тий. За одоо яг мэдээлэл үнэн үү бодтой юу гэдэг чи өөрөө үнэн чи хэрэглэгч би тэрийг яажux хайцсан гол үнэн чи өөрөө тий. Өнөөдөр үнэн байсан юм маргааш худлаа болчих болно тий. Гэхдээ хэрэглэгчийн хувьд одоо ингээд нэг орооны юу харж итэл элт тийм одоо хүний эрхийн зөрчилтэй тий. Хүнийг эсвэл одоо нэг шүүхээр явж байгаа хүнийг гин буруутайг нь тогтоогүй багтал гин буруутан мэдээлчдэг шин мэдээлээд л энэ бол тулхаа байсан хүн тий. За тэгэнгүүтээ одоо нэг гин хэрэгт холбогдсон хүний тухай одоо охиныхын зургийг оруулж ирэл гэр бүлийг хамаатуулаад тий. Ингэж ирэх юм л гэн чи одоо энэ ихнэр нь ямар хамаатай энэ тий. Энд чи ихнэрийн эрхийг зөрчөөд байна шүү дээ. Гэдэг хүний эрхийг нөгөө суур асуудал чинь энэ нөгөө сэтгүүл зүйн мэдээлэл дотор ч яваад байна да тий. Тэгэхээр чинь наацхийн эн чинь одоо кодын зөрчил болоод байна шүү дээ. За үнэн үү худлаа юу гэдэг юм бол за бүр одоо нөгөө юу руу орчих гээд байна шүү дээ. Сэтгүүл зүйд бол олон талын их сурвалжуудтай тий мэдээлэл нэгтэлсэн, шалгасан. За тэрий чи одоо иргэн болгонд ингээд гурван талын их сурвалжтай байна уугүй юу гэж ирээ мэдэхгүй. Тийм мэдэхгүй тэрээ шаардлагатай шүү дээ. Зөвхөн тэр мэдээлэл нь тэр хүнд одоо үзэнгүүт баяр баясгал өгч болно. Өөрт торгоног өгч болно. Тэ? Мэдээ болгоно мэдээллийг болгоны чи харахаар бид нарт ямар нэгэн сэтгэл хөдлөл төрдөг шүү дээ. Эсвэл бүр уур бухимдал төрүүлж болно. Эсвэл энэ ч арайч ихтэй тэ ингэж болохгүй шүү дээ тэ. Одоо нөгөө нэг гүйчжэл микрофон барьж гүйж ороод л хөөгөөд л тэ. Эсвэл ингээл хаалгыг нь шүлөөл харах юм л чинь болохгүй л үйлдэл зөвхөн үйлдэл үстэй тэ. Энэ мэтлэн гэрэл иргэд таньж мэднэ тэ. Тэрнээс мэдээ болгоныг
яг тэр мэрэгжлийн үйл ажиллагаанд нь хийж байгаагүй бол жирийн иргэд мэдэхгүй тий. Гэтэ хохирол учруулаад байгаа үед л хүн илүү их тэмж ясцсан асуудал яригддаг тий. Бусад түн буман жирийн мэдээнүүд байж л байгаа тий. Гэхдээ тэр нь даалт утгаар хохирол очруулдаг. Биеийн эсвэл нэр үнгийн биш ч гэсэн юм яадаг л. Тэгээ энэтэй холбоотой нэг зүйл асуувал сая одоо Месси социолог сэтгүүл дээр телевизийн харьцал гэдэг нэг өгүүл байгаа байхгүй юу? Тэгээ энд бол ингэж хэлсэн байгаа юм. Хэвлэгдэн нийтлэгдээгүй л бол тэр юу ч болоогүй гэсэн үг. Гэдэг. Өөрөөр хэлбэл амар чухал үйл явдал болсон. Гэхдээ тэрийг ямар ч хэл мэдээлэл ингэж бичээгүй болвол тэр ингээ юу ч биш болж байгаа юм. Одондын эсрэгээр ингээд нэг л их мод тарьсан, нэг л их жижигхэн үйлдэлээ бөөн хэвлэл мэдээлэл авчирваад ингээд гаргацсан бол тэр ингээд нэг л их мундаг лаг юм болчихж байгаа байхгүй. Жишээлбэл энэнийг тэр телевизийн урьдчилал гэдэг нь юу вэ гэвэл нөгөө 1990 оны ардчлалын урьдчилал бол яг энэ телевизийн урьдчилал гэдэг юм. Яагаад гэвэл телевизээр хүмүүс үзээд яг ингэж хонсгал гаргаж байгаа. Тэд ч байтугай бид нэр ингээд 12 сарын 10-нд хамгийн анх одоо эсэргүүцлийн жигсаал хийсэн гэж ингэж үздэг түүхэн номон дээр. Гэтэл яг үүндээ 12 сарын 7-нд Ховдын их сургууль Ховд аймагт ингэж эсэргүүцлийн жигсаал хаах гэсэн байдаг. 3 оны өмнө. Тэнгүүд гэхдээ тэрийг гол нь хэвлэл мэдээлэл нийтлэг байгаа байхгүй юу? Тэгээ 12 сарын 10-нд хотод нэг хэдэн гараад ирсэн чинь бөөн хэвлэл мэдээлэл нийтэлсэн. Тэгээ ингээ анхны алдаа араа цай энэ гэж ингээ од болоод гараад ирсэн ч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд хэвлэл мэдээлэл юу үнэн бэ, юу худлаа вэ гэдгийг бүр юм шийдэх тест зарчиж байгаа юм. Gatekeeping онол тий ашигнаа сэтгэн онолууд нэгэд хэвлэл мэдээлэлүүд тэр хаалга барьчин онол гэж тий. Сэтгүүл тэр редакт юуг нэвтрүүлж гаргахгүй, юуг гол нэвтрүүлж үзүүлэхгүй, юуг үзүүлэхгүй гэдэгт шийддэг тий. Юуг аженда болгохын, юуг одоо сэдв болгохын болохгүй шийддэг. Гэхдээ ийм шүү дээ. Ийм байга ерөөсөө медиа гэж өөр ийм л мөн чанартай. Тийм л мөн чанартай. Энийг бид нар өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Гагцгүй энийгээ пласта хийхдээ энэ дээрээ илүү кодтай байх тий. Нөгөө ухамсартай эн чин ийм чухал учраас тий. Та нар өнөөдөр бид нар одоо хамгийн сүүлд бид нар нэг судалгаа хийгээд үзэхэд медиагийн топ одоо улс төрийн мэдээллийн топ 30 их сурвалжийг цахим орчинд хийсэн судалгаа нь 30 их сурвалж хамгийн их дурддагдж байгаа улс төрийн мэдээлэл та. 30 их сурвалжийнх нь 28 л эрэхтэй 2 эмэгтэй. Өдөр тутмын сан дээр үзэхдээ 27 эрэхтэй 3 эмэгтэй. Тэгээ эн чинь бид нар ингээл нөгөө бид нар мэддэггүй те үзээлээдэг те. Тэгэл нөгөө давтагдаж байгаа топ их сурвалжууч манад ингээл байнгын нөгөө байдаг. Ингээл хүн хараалхахлаар тийм ингээл танил болохол байдаг те. Тэгэхээр бид нар чинь энийг медиа өөрөө ч гэсэн гэдэг шинжилгээ хийхгүй социологчдын энийг хэлж өгөхгүй тэд нар бидэхгүй шүү дээ те. Тэгэл бид нар энийг хийгээд хүү бид нар те одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн одоо оролцоог нөлөөлөе гэж яриа л байдаг. Яг өөрчлөгдөхгүй байгаа. Медиа энэ үүрэг нь гэсэн бид нар яг ингэж иршлийн хүн байдаг гэдэг. Тийм тэр хөвшмөл ойлголт чинь медиа бас л бий бол. Өөртөө мэдгүйгээр өгөөд тийм. Тийм медиа бас энэ чинь санаатай бөгөөд санамсаргүйгээр тийм. Тийм санамсаргүйгээр ихэнд нь гарч байгаа. Хүн өдөр тутмын ажиллагатай одоо би сэтгүүлч байлаа гэж за би эмэгтэй их сурвалж олмоор байдаг. Тэр чинь татал болох. Өөрчлөлтийг бид нар хийхэд бол за нэгдүгээр байдал чинь юм байна шүү дээ. Манайхаа тийм хэлмэдэл хийхээр. За ийм учраас бид нар энэ асуудал дээр айгүй нөлөөтэй байгаад тийм бид нар юу сэдв болохгүй алийг хаалгаар оруулах шийддэг. Бид нарт ийм эрх мэдлэн байж байна. Тэгтэл бид нар ингээд нийгмийнхээ олон тал зүйлээр технологи амынх нь тал хувь нь эмэгтэй, тал хувь нь эрэгтэй бич. Яагаад медиа дээр дүр төрх юм байна юм бэ тийм 20 одоо 80-20 харьцаатай ч юм уу 10 харьцаатай байна гэдэг. Тэгэхээр ч нөгөөдөл бодож тэгвэл бид нар яаж өөрчлөх юм бэ? Энд чинь угаасаа Монголын асуудал биш, дэлхийн асуудал. Энэ дээр чинь BBC эднэргээд олон улсын том медиа агентлагууд ч ажиллаад хэлж. Бид нар ч гэсэн бас энийг мэдэхгүй л явжсэн. Буцаад нөгөө хэрэглэгч нар шүүмжлэг хийж шээ.
BBC яагаад одоо бид нар нийгмийн олон талын байдлыг олон одоо янзын бүлэг хүмүүс байга харуулахгүй хэдхэн хүн дээр эргэлдээд байгаа юм тий. Тэгтэл яагаад бид нар татварын мөнгө төлөөд байгаа юм. Буцаад нөгөө шүүмжлэх нөгөө юм чинь бэжж юм хөгждөг шүү дээ тий. За тэгэнгүүт BBC буцаад өөрсдөө юу гэлээ гэж бид дүгнсэн чинь бараг л нөгөө Монголын саяны жишээ шиг гарч байна. За бид нар энийг өөрчлөе. 50 гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээ. За 50 хөтөлбөр нь яах вэ гэхээр ерөөсөө бид нар улс төрийн мэдээ мэдээлэл хамгийн чухал одоо иргэдийн шийдвэрээ гаргадаг. Бензиний үнийн мэдгэн улс төр хууль эрх зүй ингэж өөрчлөгдөж байна тий. Хамгийн амин чухал юмнууд чинь тэрнгээр явж идэх тий. Ийм мэдээлэл гарлаа. Манай эдийн засгийн инфляц ингэж штэ гэдэг тий. За дээр нь одоо шийдвэр гаргах одоо гол төлөөллийн хүмүүс чинь яг тэнд одоо байждаг тий. Тэгэнгүүт нөхдүүд ерөөсөө бид нар 50 хөтөлбөр хэрэгжүүллээ. Манай одоо орчгоох одоо 4 зочин уурж эфирт орвол 2 нэрхтээ 2 нэмэгтэй байна. Өнөөдөр чи одоо сэтгүүлч гадаа яриа авчгаа их сурвалж 6 хүнс чи мэдээ авбал 3 байна тий. Гэдэг энэ юу гэхлүүлсэн. Тэгээ хэвлэл мэдээллийн зөвлөлт түншин болсон сая хамгийн сүүл 100-ны мэдээ гөөгөө 2 сониг бол аль биесний түншин болгосон. Бид нар одоо маргааш нөгөөдөр редакторуудын уулзалтыг яг энэ төршлөөр ярих гэж байна тий. А хоёрт нь бид нар юу хийж юм гэхээр 50 гэдэг хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлээд хоёрт нь нөгөө их эмэгтэй сурвалжууд нь олддоггүй юм байна. Сэтгүүлч ичээ авахлаар үгүй би ярмааргүй нь одоо энэ л манай энэ таргалсан тий. Дарга нэрхтэй хүн тий. Тэгсэн мөртлөө би өөрөө яг гартан суугаад бүх юм мэдээ. Яг нэрхтэй. Тэгээд нөгөө талаар одоо би өссөн чорчтойг ярьчих тий. Тэгээ ингээд татгалзаад байдаг. Хэвлээс айгаад байдаг. Хэвлээр гарчих юм бол тэр чинь дараа нь бөөн одоо юунд орох бас эрсдэл нь байдаг тий. Тэгэхээр бид нар нөгөө тэр хүмүүсийг зориг авах хэвлэл мэдээлэлтэй яаж харьцах хэрэгтэй юм те. Дээрэс нь одоо нөгөө их сурвалжийн одоо цуглуулга датасаа үүсгэх хакатон хийлээ. Тэгэнгүүт энэ 500 их сурвалжийг бид цуглуулж байгаа. Нэг одоо нэг өдөр хагсын дотор сэтгүүлчид даг болж ажилласан. Сэтгүүлчид анхудаага их сурвалжийн биетэйгээ хуваалцсан. Яг тэгвэл их сурвалж гэдэг чинь сэтгүүлчид ажиллаа одоо стагааны сэфэлд байдаг юм шиг. Тэрийг гаргаж хуваалцчих юм. Юуны төлөө хуваалцчих юм. Хамтдаа сайхан нэг бүтээл гэдэг дээр бид нар нэгдэж шүү дээ тийм. Өнөөдөр зөвхөн би сайн байгаа, би мундаг сэтгүүлж байгаа, би олон аюул чухал их сурвалжтайгаа би тэд нарыг ингэж гаргаж ирээд тах нь нийгэмд өөрчлөлт гэж голуулаа хий тийм. Хамтран би өнөөдөр 6 гүглөө их сурвалжийн 6 чухал би буцаагаад 600 авчих энэ чинь гайхамшиг шүү дээ сэтгүүлчид ярьж байна тийм. Тэгэхээр бид нар энэ одоо 500 одоо их сурвалжийн датагаа болохоор улс төрийн чиглэлээр ярьдаг эмэгтэйчүүд, эдийн засгаар ярьдаг эмэгтэйчүүд тийм. За дээр нь одоо технологийн чиглэлээр ярьдаг, хүнсгтэй аж ахуйн чиглэлээр ярьдаг. Хайсан ч ариун угац биднэрт байна тийм. Тэднийг бид нар анзаарахгүй гаргаж ирдэг. Медиа энэний төлөө тэр болгон дангараа хийх боломж өгдөг. Тэгэхээр бид нар ч ингэж нөгөө олуулаа нийлж энэ хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын санал санаачлах чинь энэ зүйлүүдийг ингээд өөрчлөлт хийхэд хувийн оруулж байгаа юм. Тэгэхээр бид нар байдал ийм юм чинь одоо гэж суугч байдлыг өөрчлөх шин аргууд руу орж байна. Хэл мэдээллийн хөгжлийг ер нь одоо хөгжил хэл мэдээллийн хэрэгслэх хүрээнд бас судалгаа шинжилгээ хийдэг, яг ийм нөлөөллийн ажлууд хийдэг хэд хэдэн төрлийн бас байгууллагууд гэдэг баг тийм. Тийм мэргэжлийн яг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг одоо хэд биштэй хэл мэдээллийн салбар ёсол холбоотууд одоо дэлхийн зүйдийн холбоо, эцсийн холбоо, синодын эцсийн холбоо, сэтгүүлчдийн байгууллага. За тэгэл мэргэжлийн яг энэ тухны эрхийн талаас нь дэмжлэг үзүүлдэг, ёс зүйдлээс нь ажилладаг, сургалт нөлөөллийн ажил хийдэг. Энэ олон байгууллагууд ч байгаа. Дээр нь Монголын 500-аад бас олон янзын сайнтай муудаа гараад нийгэм ч бүгд сайн байдаг хэлцтэй тийм. Тэрнтэй адилхан хэл мэдээлэл сайн муугаар байж л байгаа тийм. Энэ бүгд чинь нийлжиж өнөөдөр бид нар бас нэг юм чөлөөт хэлэлттэй ороо тийм гэдэг одоо нэртэй байгаад байна тийм. Энд бол арчиж тордох, анхаарах маш их олон зүйлүүд бий. Тэр дотор гол оролцогчдод бүгд байж. Иргэд ч гэсэн шүүмжлэлийн оронд зүгээр гэртээ ч юм таксинд шүүмжлээд байхны оронд зүгээр ингээд оролцол та тийм. Засахын төлөө тэр Германы иргэд шиг ингээд гомдлоо гаргадаг хэл та тийм. За сэтгүүлчд бас ингээд нэгдэл нөгөө сүүлийн хамгийн их хэрэгж байгаа хамтын ажиллагаа хамтрах одоо томоохон
авилга албан тушаалын хэрэгтэй холбоотой сэтгүүд дээр сэтгүүлч дагуулж хамтарч орж байна тий. Нэг редакцийн гаргаад тавьсан асуудлууд дээр нөгөө редакцууд нь бас ингээд түгэл гэж дэмжиж өгч байна. Гэх мэтлэн нэг хамтын орчийг илүү их нэгдүүлж байна. Гэх мэтчлээ одоо нөгөө нэг юу чин өөр болохоор цаг үеийн өөр болохоор ажлаа би нөгөө ганцаарчлсан тоглолтуудаас илүү юм нөгөө төвл хамтын хүчээр нэгтгэх зүйлүүд бол илүү их юм. Хэвлэлийн зөвлөлтөд хэдэн оноос нөгөө гомдол хүлээж авдаг байлаа? 2015 оноос. Гэдэг чинь одоо 7 жил гэсэн үг шүү тий. Та зүгээр ингээ бодоод үзэхээр энэ 7 жилийн хугацаанд зүгээр одоо оролцогч биш, иргэдийн зүгээс ирж байгаа гомдлын тоо нэмэгдэж байна. Би бол гомдлын тоо нэмэгдэхин хэрээр тухайн хүн зөрчил байна уугүй юу гэдгийг мэдэх иргэдийн одоо тэр боловсрал нэмэгдэхин хэрээр гомдлын тоо нэмэгдэх болов уу зүгээр бодоод байгаа байхгүй юу? Тийм зүйл аа. Иргэдийн нөгөө хэвлэл мэдээлэлтэй харьцуулахын суурь боловсрал гэдэг маш чухал юм байна. Тэр чинь яг одоо тэр чинь том одоо бидний хийх ёстой зүйл бол хэвлэл мэдээлэл чинь юу юм? Сэтгүүл зүйн юм яаж нь бодоод яаж явах юм гэдэг байгаа чинь тэр иргэд чинь зааж өгөх нь одоо зургийг чи ингээ гуйлчиж болтгийм биш үү те манипуляц хийнэ гэдэг чи одоо энэ юм биш үү те гэдгийг ингээд бүр дунд сургуулаас нь эхлээд хүүхдүүд заадаг те манайх чинь тэр талаа ингээ хайцсан газар одоо ингээл хөөж эхэлж штэ хөөж эхлэх шат тэгэхээр тэр чинь боловсролын яамны маш том одоо манлайлалын ажил явж байна. Энэ чинь зөвхөн одоо нэг иргэний нийгмийн байгууллагуудын ажил биш бүр улс төрийн өрийн засгийн газрын түвшний ажлууд хийх шаардлагатай байна тийм. Тэгэхээр мэдээллийн боловсролыг аюул сайн дэмжих хэрэгтэй байна. За дээр нь одоо юунууд гомдол ингээд нөгөө гаргадаг болохыг ч хүртэл таниулах шаардлагатай байна тийм. Тэгээ яг гомдол нэмэгдэж байна гэдэг чинь нэг талдаа ингээ иргэдийн оролцоо бас сайн байна. Гомдол их байна гэдэг чинь асуудал их байна гэж үзэж болно. Гомдол буурангууд бүх цаахан болчлоо гэж бас хэцүү тийм. Тэгээд яг ямар ч гэсэн ирж байгаа юуг харахад чи ерөөсөө сошиал медиа дээр ингээл одоо хүмүүс чинь одоо бөөл бухимдлаад үзсэн энэ намайг ингээ хэлчихлээ тийм. Дандаа хүний эрхийн асуулт байдаг. Тэгэхээр ёс зүйн хэмжээний асуудал чинь дийлэн хүний эрхийн асуудал байдаг. Хүний эрхийн хамгаалалт гомдлын тоо ер нь нэмэгдэж байгаа гэсэн. Нэмэгдэж байгаа одоо бүр яан зүр яа. Тийм нэг кейс санаад байна л да. Танай дээр шийдэгдсэн хэсгийг сайн сандаггүй нөгөө ковидын үеэр хүүхдүүд гэрээсээ хичээлэх болсон шүү дээ. Тэгвэл үндэсний телевизээр нэг кино гараад тэгээд далайн хятадтай ч илүү. Тэгээд иргэдээс гомдол ирээд тэгээд үндэсний телевиз рүү одоо юм байна гэдэг тэр кино гарах юм байлуулсан. Танай дээр л манай дээр киног болно. Манайх ямар гомдлоо дүүгэл киноны эсрэг гарч байгаа, entertainment нэвтрүүлэг эсрэг гарч байгаа бол яг сэтгүүл зүүн тэр редакцийн одоо шүлтүр орсон тэр бол энэ дээр авдаг. Тэгээ яг энэтэй адилхан болохгүй зүйл яг энэ телевизээр гарч байгаа бол тэгэл редакц руу ч юм уу телевизээр ярил бид нар энийг нөгөө засаг залруулах боломж нь бол байдаг. Тэгээд хамгийн гол юм чи иргэд гомдлоо гаргахгүй бол энэ одоо институт тогтолцооч ерөөс ажиллаж өгөхгүй тий. Тэгэхээр нөгөө сонсогч нарын хувьд маш чухал юм бол та бүхэн одоо илүү сайхан нийгмийг бүтээх гэвэл өөрсдөө юусаа оролцох хэрэгтэй тий. За би нэг асуулт асууж байна. Хэвлэл мэдээллийн тогтолцоо одоо хамгийн сайн жишээ орон гэдэг юм уу? Одоо та энэ социологч юм тийм. Тэгээд Монголын хэвлэл мэдээллийн тогтолцоонд нэг ийм зүйлийг ингэж өгчлөх юмсан гэж хүсэж байдаг. Тэр зүйл чи ер нь юу вэ? Ер нь бол нөгөө хэвлэл хэрэгчлээний индексээр тэргүүлдэг орнууд чинь Скандинав орнууд л байна тийм. Норвег, Швед гэднэр гэдтэй тэд нар бол их олон жилийн даан одоо бүр нийгмийн хөгжлөөн дагаад бас хэвлэл мэдээллийн хөгжлөнд гэсэн маш их ингээд төлөвлөсөн байдаг тий харилцан гэдэг үйл татаа нэг юу шиг зарим нөгөө хэвлэл мэдээллийн юм чинь нийгмийн юм багаас яах гэвэл нийгмийн юм чинь хэвлэл мэдээллийн юм багаас яах гэдэг юу яриад шүү дээ тий. Тэр энэ хоёр чинь бүр хоёулаа ингээд нөгөө харилцан шүтэлцээтэй тий. Тэгээд тэнд бол яг нөгөө одоо хэвлэл хэрэгчлөө гэж яаж хэмждэг юм бэ гэдэг шалгуур зөвлөлтүүд байна. Одоо 2022 оноос бол 5 шалгуур зөвлөлтөөр одоо чухалчилж үзсэн. Тэр нь улс төрийн нөлөөлөл хэр байдгийг хэлдэг л бага хацмаасаа тийм. Улс төрийн нөлөөлөл нь хөрөнгө оруулалт болно. Хинч хөрөнгө оруулалт болно. Энэ бол нийт бизнес гэдэг утгаараа. Гэхдээ ил тав байна.
тийм. Би энийг эдний 80% хувьцыг эзэн шүү дээ юм аа. Тэгээд тэрийг ил тод зарлцсан тийм. Тэгээд редакцийн бодлогот нь оролцсон юм аа тийм. Гэтэ энэ бол бизнесийн хувьд бол өрсгөө болж явах хэрэгтэй тийм. Эдгээ ингээд бүр ил тодор ингээд зөвшөөрсөн байна. За эдийн засгийн нөлөөлөл хэр байдгийг нэг шалгуур. Дээр нь хэвлэл өргөчлөө, үзэл бодлоо илэрхийлэх өргөчлөө гэдэг өргөн хүрээнд яригддаг. Энийг тухайн улс орн улс төрчид нь хэр дэмждэг юм бэ? Одоо хязгаар тавиад идэх юм уу? Тэ? За сошиал нэг шүүмжлэлийн явгал за энэ хаач. Тэ? Энэ хэдэн сайтуудыг одоо комментууд хаа гэж мөрөхтэй л тэ. Эсвэл одоо энэ бахан юу захин дээр болох байгаа фэйсбүүкүүдийг хязгаарлах гэх ийм хязгаарлалтуудыг одоо тавьдаг ийм соёлтой улс төрийн юм шүү дээ. За гэх мэтлэн за хоёрт нь тэр эдийн засгийн нөхцөл байдал нь ямар юм бэ гэдгийг хардаг. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд болохоор тухайн улсынх нь өөрийнх нь эдийн засгийн бүтцэн ямар юм те. Гол их усрууд нь хаанаас хэвлэл мэдээллийг эдийн засгийн байдлыг нь харуулах орлогын гол их усрууд нь ил тод харах тус их сурвалжууд байж байгаа юм. Иргэдэн хандив дэмжлэг өгч контент те өнөртөгтэйгээр авдаг юм уу те. Иргэдийн одоо нөгөө менежмент хэр байдгийг. Одоо Европт бол иргэдэн даргалж нөгөө юу гаргаж шээ гол санхүүжилтийг үзүүлдэг тий нөгөө хувьцаа гаргах. Одоо энэ Univision шиг мөн эсвэл үгүй одоо нөгөө Монгол анхудаа IPO хийх гэж гарч ирсэн нөгөө тэнгэр оллоо эхэлсэн нэг хамжилтанд хүрээгүй бах дараа нь тэнгэр яг ингэж нэг олон нийтийн өмчөөр орчоо олон нийтээсээ нөгөө юу гэ одоо бусад бизнесийн одоо модельүүд шиг тий. За тэгээ бизнес модель нь ер нь юу байдгийг за гэдэг энэ чинь нэг шалгуур үзүүл. Хоёр дахь нэг шалгуур үзүүлэлтээр нөгөө нийгэм соёлын асуудал, иргэдийн хэвлэл мэдээлэлтэй хэрэгтгэдэг. Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүгээ ер нь ингэж ойлгох юм уу те? Сэтгүүл зүйлийн тийм саяны гомдлоор соёл нь ямар байдгийг те? Итгэл одоо хаана алдаад гэдгийг за энэ дараагийн нэг хүчин зүйл чинь нөгөө юу? Сэтгүүлч аюулгүй байдлын асуудал. Сэтгүүлч аюулгүй байдлын асуудлыг бас онцгой авч үзсэн. Сэтгүүлч ажиллаа өөргөө гүйцэтгэж явхад түүн одоо санаатаагаар саад учруулах бол гэмт хэрэг шүү дээ. Эрүүгийн хуулийн хариуцлагатай тийм. Яагаад гэвэл эн чинь жирийн нэг иргэнээс ялгаатай нь энэ бол нөгөө үсэл бодлоо илэрхийлэх хэрэгчлэнд талтж юм гэж үздэг. Тэр хүн чинь одоо нөгөө нийгэмд олон янзын үсэл бодлын солилцоо явахад сэтгүүлч хүн чинь дэмжлэг үзүүлж байгаа шүү дээ. Энд ийм мэдээлэл үлээ. Тэр одоо чөлөөт дурсгал, мэдээллийн чөлөөт дурсгал санаатаагаар саадуулж байна гэж үздэг тийм. За тэгэхээр энэ сэтгүүлч аюулгүй байдлыг бие махбодын сэтгэл санааны тийм гэл үзэж байна. Энэ бүх шалгуур үзүүлэлтээр Скандинав орнууд өндөрт байна. Монгол улс 180 орны эртэн байна, дунд нь явж байна. Бид нар бас сүүлийн нэг жил нөхцөл байдалд орцсон. За тэгэхээр энийг зөвхөн одоо мэрэгжлийн байгууллагуудыг Монгол Улсын засгийн газрын хувьд ч гэсэн энэ индексийг авилгын индекс, хэвлэл хэрэгжлээний индекс хоёр чинь тухайн улс орны ерөөсөө хөрөнгө оруулалт гол хоёр шалгуур шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бодлогын түвшинд харж байгаа. Тэгээ гол одоо хүчин зүйлүүд бол тэр үнэхээр эрх зүйн шаардлагагүй тийм олон янзын дарамт өөрийн цензурыг хийхээр хүсэж чинь гэдэг шалгуур юу дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдээр л бид нар нөгөө эрх зүйн хувьд нь таатай үзэл бодлоо солилцох орчин нь одоо бүрдсэн. Сэтгүүлч хэвийн одоо ерэн сурвалжлах байна уу? Өдөр тутмын ажиллаа хэвийн хийх боломжтой. Улс төрийн бодлогын түвшинд хэвлэлийн эрхчлөө дээдлдэг. Тийм алдаа дутагдлыг нь салбарын өрийн зохицуулалтын байгууллагаараа шийддэг. Эрүүгийн хуулиар одоо талаалхдаггүй тийм ийм л байгуулсан гэж хүсдэг шүү дээ. Тэгээд энэ рүү очтол маш их одоо хүчин чармаалт гаргах хэрэгтэй байх гэж ойлгож байгаа. За тэгээд тэгэхээр хэвлэл мэдээлэл бол ингээд эдийн засаг, нийгэм, соёл гэдэг юм нөхцөл байдал ямар байна? Хэвлэл мэдээлэлнээс тийм байна гэсэн одоо марксист хэвлэл мэдээллийн социологийн тайлбар өгдөг. Тэгээд энтэй бол ингээд шууд нэгсэж байна. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За өнөөдрийн подкаст ингээд өндөрлж байна. Маш их баярлалаа. За баярлалаа.